Дүүтэй танилцсан хэн гэдэг үлээ? Үсэн. Юу дүү үсээ яаж сулмаар вэ? Энийг харин танаас зөвлөгөө авч байгаа. Чамд бол юу л да. Чи ийм жоо V хэлбэрийн тэгээд ийм жоо жижиг нөртэй байхгүй. Ийм үсэнд бол яг гурван талаа хит бол нэмэлээд бол хэрэггүй. Жоох юм баг зэргийн зузаанд ингэж уусгаад энийг бол яг даалгавчаар хаваагаа засвал илүү тохиромжтой гэсэн үг. Ер нь бол хит бол нэмэлээд бол хэрэггүй. Чамд бол хит нэмэлчих юм бол жих бол хитргээд илтэж байгаа юм. Тэгээд энэ жижигхэн нөрт болохоор олон жижигхэн нөртөй харагдана л гэсэн үг. Энэ жижиглэх юм бол гурван талаа болж өгвөл жоон зузаан. Дээдл бол нэг урт байгаад бас хэрэггүй. Ер нь бол яг юм дундаж хэмжээндээ байлгана л гэсэн. Хэд ургахаараа чиний ус нэг хитрхи бурж байгаа даа байхгүй. Тийм байхгүй. Тийм болохоор зүгээр дундаж байх юм бол зохимжийн өвчч төр бүх талаасаа юу нэг байтаа харагдана л гэсэн. Хойлоо нэг тэгж нисэж үзэх үү. За тэгээд. Юу за. Эндээ wax өнтер төрөхтгөө wax гээл лак мах ч юм уу те. Яг одоо бол яг wax дээр л тогтож байна. Өмнө нь бол яг янз янзыг хэрэглэж үзсэн л дээ. Cosmos. Тэгээд яг хамгийн эвтэйх нь одоо яг wax л болж үлдээд байна. Харин ер нь бол тийш үү. Чамд бол cos лак гэлээс илүү тохирсон wax нь илүү тохиромжтой гэсэн чамд бол. Яг иймэрхүү үсэнд бол чиний үсч өөр юм нарийн ширхтэй. Тэгээд юм прожордон ус байгаа байхгүй. Гэл бол чинийхт бол юм бөмбө харагдуулна л гэсэн. Лак болохоор тэгэхээр дараа харагдуулна. Тохирсон вакс бол харин чинийсээ яг бичний чинь ширхээхэн дагуу илүү хэлбэртэй, илүү гоё харагдуулна л гэсэн. Хэрэглэгч гэсэн ер нь вакс нараа эвтэйхэн юм бэл тэгж хэлсэн байна. Яг хоёул өсний цэцлээд хийчихэл дараа нь чамд өөр тохих ваксыг бас түлхээд үзээ тэгээ чи өөр бас харахгүй юу те тэр ваксыг бас ямар хөө Чүчүүн үсэн янз янзаар л засч ирсэн юм шүү. Ингээд хараад тахт. Ургуулж үтсэн, баацкат хэлгэж үтсэн, маалт тулгаж үтсэн, голоор нугаасаа ер нь тэгэл янз янзаар л үтсэн. Урахаар яж тэтгэж борж ичээд баст. Чи борж ичгаараа жоо хэлбэр жоохон сонирм баст. Харин тэг царай дараатж байгаа юм шиг. Тэгээд жижигхэн болохоор бас яг нэг л жижигхэн хэрэггүй чанд. Ягаад тэгэхээр чи өөрөө чиний толгойн хэлбэрт бол жижиг ус бол ер нь тийм байхгүй. Чиний ус харахад нэг юм ширүүндүү юм шиг мөртлөө ингээд засаад ингээд аюу гарын хисаар аюу нэг амархан хэлбэрт ордог гэсэн үг байхгүй зүйлэн байна. Хүн гарахад нэг юм ширүүндүү юм шиг мөртлөө засаад байх гарын хисаар л юм байна. Тэр энэ янзлахад бас арай амар болно. Тийм, чамд өөрт чинь одоо тохирсон ваксаараа хэрэглээ явуучих юм бол чамд өөрт чинь нэг янзлахад арай амар болчихно л гэсэн үг байна. Тэгээ бас нэг өснийхөө өнгийг бас нэг жоохон бас бодвол зүгээр. Хар мараар ч юм те. Хар мараар бодох юм бол царай чи илүү сайн тодорч юм гэсэн үг. Яг тасараар шүү. Яг ч тас харж юм бэ нэг натурал хар байдаг шүү дээ те. Тиймэрхүү харангоор бодоол ячих юм бол ер нь царай чинь зохимж нь бас зүгээр гэсэн. Ер нь бодож ирсэн үү? Бодож ирсэн гэж сар хэлчихсэн. Ямар өнгөтэй сар? Зүгээр царай. Нийт нь үү? Сараар. Хэсэгчлээ дөө. Хим хэлчихсэн. Тэр дээрээс. Хим ямар юмс? Тэгээ бүр нэг афро шиг шүү. Афро шиг шүү тий. Чамд бол таны одоогийн үс шатчих юм. Ямар хэв. Чиний үс чи юу нараа миний шиг байхгүй юу? Би бол яг өөртөө юм тохирсон юм зөөлөн ваксыг хэрэглэдэг.
юм Gatsby-гийн юм гоё зөвлөхөн вакс байгаа. Тэрийг би бол ингэж өглөөдөө угасныхан дараа хөнгөн ган дараа төрхөл хөнгөн базаал юмс нэг юм шиг борж оруулж байгаа. Яг тэнтэй адилхан яг чиний ус яг нэгт юм адилхан ус байхгүй. Чичгсэн адилхан яг өөр тохирсон ваксаа өсөө угасныхан дараа ч юм уу те ингээд хөнгөн ингээд янзлж юм бол илүү хэлбэрээ сайн чиний борж орыг чи илүү сайн тооцоолж өгөх гэсэн үг байхгүй. Тохирсон вакс биш байх юм бол тэр чинь бол чиний усыг юм дараалгаад жоохон хэлбэр хувьд болж байгаа сонирн болгоно гэсэн. Юу юм бол тийм. Шанаг яах вэ? Нарийсгах уу? Нарийсгах чи тэ? Хэлбэр оруулаад. Тэгээ маса нарийсгах зүгээр. Чи хөмсгөө цэцдэг үү? Үгүй ээ. Яг чинийх бол арай хөмсөг ер нь бол яг засахад бол ер нь зүгээр байгаа байхгүй. Хөмсөг ер нь засчвал царай илүү сайн тодорч өгдөг юм. Одоо чиний энэ илүү дуургасан зэрлэг шүү дээ. Энэ гоё ингээд цэгцлээд ингээд гоё чиний царайнд тааруулаад хөмсөгийг ингээд засчих юм бол царай аюу сайн тодорч өгдөг гэсэн. Ер нь тийм хөмсгөө засууж үзэх үү? Сатг утааснаас жоохон богиносох юм янзаа чиний. Хөмсөг бол утаас нь жоохон богиносоход тэгээд жоохон хэлбэрийг засчих юм. Ер нь бол нэг хоёр засуулаад нэг хөмсгөө ер нь засуулаад байвал ер нь зүгээр шүү. Тийм царай аюу сайн тодорч юм. Аюу цэвэрхэн харагддаг шүү дээ хөмсөг засахаар. Тэнийг бол аюу тэнд нэг зэрлэг аюу хөмсгөө ер нь авч явах болохоор замбрааг оргцсан байгаа байхгүй. Тэрийг гоё ингээд хил дээр тоо ингээд засчвал царай юу болж шүү. Энэ хөөр ингээд олон жил хөмсгөө ерөөсөө авч байгаа болохоор яг орттой байгаа байхгүй. Энийг ингээс цэвэрлээд ингээд дундаж ингээд дээдлийн дундаж ингээд авчаар аюугаа хөнгөн ингээд долгион гараад ирчих. Яг энэ дээр яг өөр таарсан ваксаа хэрэглээл яг хот л юм болчих юм л та. Өөрт чи ямар байна хандаа? Артлаг ахын тууч бас нэг их бити дэше шууж байгаарай тий. Тэгээ ерөнхийдөө бол нэг юм доон тавьцаа гэсэн үг байхгүй. Чиний энэ дагц хэсгийн нэг 40% дэшег хэд дэшин шоогол бас ганцхан шүү. Дагц болчих гээд байт юм л. Энэ хөнгөлөөр ингээ авч үзэх. Болж байгаа ч тий. Зойлоод сэлбэржүүлээ да. Тэгээ чанд тахна айл тохирсон усны вакцин төрөж өгье дээ. Чонд аханд энд ингээд юм байгаа байхгүй. Энд ингээд 5 төрлийн вакс байгаа байхгүй. Gatsby-гийн Higher Gem гэдэг 5 төрлийн вакс байгаа. Энд болонгот хатуу, зөөлөн, хит хатуу, хит зөөлөн гэсэн 5 төрлийн вакс байгаа. Чонд болонгот хатуу гэхээсээ илүү дундаж барилттай зөвхөр. Чиний шиг юм нарийн ширхтэй болон бага зэргийн нарийн ширхтэй юм зөөлгөндөө боржуурсан бол энэ зүгээр баг. Соёл юуцын нэг ингэж төрөхөд үзье те. Хэмжин хэрэг та. Энэ ваксыг бас зүгээр гэж бас норгоод бас ингэж бас сэргээгээд янзлж бас болд юм л. Би ярь өөр төлөв хэрэгэлдэг. Тэг. Жоох ингэж нэгэн байдлаар бас чи ингэ хэлбэрээ алдсан шүү дээ. Тэнгүүт яг энийг зүгээр ингэ норгоол чи өөрийнхөө гарын харьсаар фильтрт оруулахад айгу амар вакс юм л.
Ахын чамд хэлсэндээ өмнө засахаас өмнө чиний үсэг хитрхи их нэг багасгаж болохгүй, хит их шууж болохгүй гэдэг. Энэ болонгоор чиний засалч болгон энэ багасаа дээш баг зэргийн тарпиз зоог байхгүй. Тий. Хэрвээ энэ тарпиз биш юм тэгшгэн дээш байх юм бол чиний толгой юм жижиг толгойн хэлбэрийн үед болж байгаа юм сонирн болно л гэсэн. Тийм ба. Ваксын үед бол Gatsby-гийн хайр жимийн дундаж барилтыг ахын төрсөн баг. Чиний үед бол ханд ямар вэ? Болж байна дажгүйч. Энийгээр одоо гэрээ нөхцөлч яг яаж гоё юм бэ? Чи гэрээ нөхцөлтэй яаж болох вэ? Тийм шүү дээ. Гэрээ нөхцөл чи өсөө угаалаа. Өсөө угаасныхан дараа бараг сенс чамд бараг хэрэггүй дээ. Яг өс чин ургасныхан дараа л яг чамд сенс яг хэрэг болж магадгүй. Тэгээс бол яг нэг 2-7 хоног, 3-7 хоногт болж энэ сенс одоохонд хэрэггүй шүү дээ. Угаал баг зэргийн хатааж байгаа л энэ Gatsby-гийн хайр жимгийн дундаж барилтыг нь гарандаа жоох авал яг энэ тал хүчаараа ингэж хөнгөн хуваагаал. Бусад ваксыг бодвол нөгөө нэг ингээ вакс төрснийхэн дараа нь ингээд цагаан цайн божигнаад ингээд дараагаад ингээд зуралдаад байх нь гайгүй бэл. Яг л нормал байт юм бэл. Тэр нь их гоё юм бэл. За тэр цаашдаа ч юм ингэж ч гарах юм даа зөө. Битүүн их багасгаж. За ваксахаар арай л юу болж за. Дундаж ерөөсөө их урах юм бол чинээс чинь бурж байгаа жоон ингэ сонь бол явчих. Энэ дундажаар дандаацчих бол артлаас битүүн их шууж за. За. Ер нь бол нэг юм байх болно гэсэн.